өөрөө өөрийгөө мэдэх гэж нэг үг гэдэг чинь Монголд. Би өөрөө мэдчихье. Тэгээ бид нар одоо нэг юм ерөнхий одоо ярианы хилэнд ч гэсэн гэдэг шүү дээ, тэ. Одоо хин нэг ингэж чамд юу хийх чинь заагаад байвал би юу хийхээ өөрөө мэдчихье, тэ. Эсвэл энэ одоо шийдвэрийг гаргах нь тэ миний мэдлийн асуудал гэж бид нар нэг хар ярианд хэлдэг шүү дээ. Тэрийг л хэлээд байгаа юм. Өөрөө өөрийгөө мэдэх их гэх юм да, тэ. Тэгээд тэрийг өөрөө өөрийгөө мэдэх гэдгийг л одоо эхэлж бид нар тэрнээс эхэлж ийж бид нар эрхийнхаа талаар ярина. Гадагшаагаа чиглэсэн эрх мэдлийн талаар ярина. Шийдвэр гаргах үйл явцад оролцох тухай ярина. Тэрнээс бишүүл тэр дотоод эйженси буюу тэр өөрөө өөрийгөө мэдэх гэдэг юм хийгээгүй бэж ийж бид нар нөгөө гадагшаагаа ерөөсөө нөлөөлж чадахгүй. Тэгээд жишээ нь одоо өөрөө өөрийгөө мэдэх гэдэг чинь юунаас эхлэх вэ гэхээр өөрөө өөрийнхөө биеийг мэдхээс эхэлнэ. Тэ? Юу дуртай байгаагаа мэдхээс гадна чамд одоо чиний биетэй чинь холбоотой дургүй юм чинь хийлгэх гээд байгаа бол үгүй гэж хэлж чадах. Үгүй гэж хэлж чадах одоо тэгээд одоо тэрийг л бид нар өөрөө өөрийгөө мэдхэл гэж хэлээд байгаа юм л да.